Сайн байцгаана уу? Болор ба дүлгөөн подкастын шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн подкастынхаа зочноор бид Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Гал Одрах багшийг урьж ярилцахад бэлэн болоод байна. Тэгэхээр Галаа багш маань бас одоо өөрийнхөө бодож санаж исэн Япон загварын ерхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулж бэхжүүлэхээс гадна за технологийн коллежийг байгуулсан. За мөн сүүлд одоо үзэгчд маань сайн мэдж байгаа Шинэ Монгол сургуулийн одоо ерхий боловсролын сургуулийн менежментийг төрийн өмчийн ерхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх тал дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа. Гэх мэтчлэн бол одоо нийгэмд тусдаа ийм олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа учраас өнөөдөр бид бас боловсролын энэ талаар ярилцахаар Галаа багшигаа урьж ярилцлаа. Та сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. Сайн байна. Хамгийн сүүлд таны төвлөрч ажиллаж байгаа энэ одоо төрийн өмчийн сургуулиудад одоо Шинэ Монгол сургуулийн менежментийг нэвтрүүлэх энэ ажил яг ямар үе шатн дээр явж байгаа талаар ярилцлага эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Би өөрөө 2020 оноос эхлээд сургуулийн маань 20 жилийн болоод тэгээ 20 жилдээ ямар бэлэг барих вэ гэж бодоод өөрийнхөө өн хүртэл хийж ирсэн туршлагыг л Лонгой төрийн сургуулиудтай хуваалцъя гэдэг. Эхлээд 20-22 онд 2 жилийн хугацаанд 8 сургуультай одоо нээлттэй хуваалцъя гэдэг Google форумаар санал асуулга авсан. Тэгээд нэг 117 сургууль ирээд нэг 8 сургууль авсан. Гэхдээ яагаад 8 гэдэг тоог авч байгаа вэ гэвэл одоо манай засаг захиргааны нэг сум гэж байна, аймаг гэж байна, нийслэл гэж байна. Нийслэл нь одоо гэр хороол буюу хотын зах, тэгээ хотын төвийн сургууль гэдэг. Энэ хүүхдийн тооноос эхлээд боловсон хүчин багшлах, боловсон хүчин санхүүгийн чадамж нь өөр учраас 2 сургуулийг аваад хооронд нь харьцуулаад үзье гэж 4 бүсээс одоо 8 2-2-ыг аваад 8 болгосон. За тэгээд тэн дээр бол нэг тийм амжилттай сайн бас болоогүй. Эхний туршлага. Тий, эхнийх нь 8 дээр бол би нөгөө сургуулиудыг бас миний нөгөө үнэлж ятсан юм жоохон чадамжийн жоохон өндөр байх болов уу гэсэн хэлээд тэгээд нэг ийм хийчихэд ингээд дороо хийгээ явчих байх гэж атсан чинь нөгөө хүмүүс маань бас жоохон бэлтгэлгүйх юм уу ойлголтын зөрүүгээс болоод нэг 4 сургуулийн гайгүй сайжраад 4 сайжирч чадаагүй өөрчлөгдөг гэсэн. Тэрийг та сайжрахгүй байна гэдгийг яаж юугаар хэмжих вэ? Тэр угаасаа тэр сургуулиуд дээр хийж ирж байгаа тэр ажлуудаар бид нар чинь нэг хэд юм брэнд туршлагуудыг нэвтрүүлээл гэж байгаа юм. Менежментийн брэнд туршлагуудыг би өөрөө Шинэ Монголыг буцаж судалсан байхгүй. Ер нь бас энэ Шинэ Монгол за хүмүүс ингээд орохыг хүсээд нэр хүндтэй болж байна, үр дүн гаргаж байна гэж байгаа бол юу юм? Тэгээ менежментийн үзэхээр нэг 10 хэдэн нөө хав гарч ирээд тэрнээс нэг 10-ын сонгож аваад тэгээ нөгөө сургуулиуд дээр 4-4-ийг сонгосон. Тэгээ сонгож авсан тэр юм дээр өөрчлөлт гарч ирж байгааг л чанарын өөрчлөлт гэсэн үг шүү. Түүнээс сурлагын амжилтанд дэвшилчлээ. Олимпиадад их медаль авчлаа гэсэн тэр үг бол биш. Тэр дотор нөгөө жишээлбэл сургуулийн соёл гэж үзэхэд хэвшүүлэх нэг 10 зүйлтэй боллоо гэхэд тэр юм ингээ очиж харахад манайхан мэдлж хөндлөж байгаа бид нэр зүүн баруун гарын дөрөн барьж байгаа цаг барьж байгаа гэсэн тэгээд яг тэр нь байна уу гэдгийг харагдаад тэгээд би тэр чанарынхаа юмар л үзэл за энд л өөрчлөлт ерөөсөй гараагүй байна гэдгийг үзсэн. Тэгээд зарим нь бууж өгчсэн. За тэгээд жоо хооршоор хадгалсан. Дислисний 50% үр дүнтэй юм шиг гарчихдаг. Тэгэхээр цааш нь 60 болгосон л да. Одоо 23-аас 24 энэ хичээлийн жил. 60 болгосон. Тэгтэл дахиад нөгөө аймаг бүрээс авъя гэдэг. Тэгээ 60 сургууль гэсэн. Тэгээ тэн дотор маань сумын 31 сургууль, аймгийн төв 27 сургууль, нийслэлээс 2 сургууль баг. Ингээд 60. За тэгээд энэ дэр яаж байгааг бол ингээд сонгуулж барайл ингээд явах ширнэ хүмүүсийг урд нь за хийгээд гүйцэхээр дараагийнхаа юм руу явъя гэхээр нөгөө гүйцэтгэлээ хийдгүү завгүй. Тэгэхээр одоо хугацаагаар шахъя. Нөгөө дуусах хугацаа дедлайн гэдэг юм тавьж ийгээд тэгээд 7 хоног болгон хоорой гэдэг. Нэг шинэ сэдв гэдэг нэг юм яриа. За энийг дараа 7 хоног танаа сургууль дээр яаж болгох гэж гэдгийг үзүүлээд яг өөрийнхөө сургууль дээр буулгаад тэрийг гаргаж ирэх гэрийн даалгавар гэсэн. Тэгэнгүүт нөгөө 20-20-оор нь 60 сургууль 3 анги болгоцсон. Тэгэл тэрэн дээр орж ирээ хийгээ явахаар их сайхан болоод би энэсээ суралцсан. 20 сургууль дотроос 2 сургууль нь гэрийн даалгавраа бид нар ингэж бодож ингэж өөрсдөө авчирсан гэж ярихаар бусад 18 суралцсан. Тэг 19 суралцсан. Тэгээ явахаар бас нэлээд аваа үр дүнтэй байгаа.
Нэг анги болгоцсон гэж захирлуудын нэг анги болгож яах гэсэн үг үү? Онлайн учраас. Онлайн. Тэгээ сургууль дээрээсээ нэг аккаунтаас орно. 20 аккаунтаар л орж байгаа. Тэгээ тэрний цаана ингээд зөвхөн захирал гэхгүй. Би бас өмнөх дээр алдсан захирал их төлөвлөөд байсан. Нөгөө 8 сургуулийн 4 захирлын солигчж байгаа. Эхний 1 жил басны дараа 1 солигдоод дараа нь 2 жил басны дараа 3 солигдсон. Тэгэхээр ер нь ингээд яг хүн дээр яваад авах биш. Тэгээд хамт олноор нь явъя гээд тэгээ ядаж нөгөө сургуулийн менежер нийгмийн ажилтан гэж хүмүүс оруулаад болов удирдлагын багаар нь тэгээ тэр дотор энэ сэдвүүдээр та нар багш нараа оруулж болно гэхээр одоо ч бас захим сургалт төгжсөн. Нэг телевизээ тавьчаад бөөнөр ингээд зэрэгцээ сууж хэдэг. Ямар хугацаанд үргэлжлэх вэ? Одоо энэ бол 1 жил. 1 жил. Өмнөх нь бол 2 жил явсан юм байна. Одоо тэгээ энийг авах нь үргэлжлүүлэе гэж бодож ирсэн. Тэгээ 9 сараас одоо тэгтээ 60-аасаа би жоохон шигший гэж бодсон баг. 40 авъя. Одоо энэ ч бас яг л нэг сурлагын хүүхэд сайн хүүхэд ингээ гүйцэд яваад байгаа хүүхэд гарч байгаа нэг жоохон хоцорчдөг штэ тий. Тэнгүүтээ нэг жоохон залхуураад. Тэгтээ би сайныг ингэж явсаар байгаад кейс гарах гэдэг байхгүй. Яг ийм хийгээд ахаар тэгээд тэр бүх сургуулиудын имийг та нар яг яаж ажиллаад байна гэдэг тэр процесс кейс надад айгүй чухал. Миний дата болоод байгаа. Тэгээд тэрий чинь нэг бусад сургуулиудад аваачаад энэ чинь энэ шинжийн сургууль ба штэ тий. Жишээ нь Өвөр ханган Батүлзий гэдэг нэг сайн сургууль гарчлаа. Батүлзий сургууль ямар хэдэн багштай хэдэн сурагчтай ямар сургалтын орчинтой байж байгаа тэнд яаж ажилласан ч эдгээр сайжруу гэдгийг харангуут одоо дараа Монгол дотор тийм сургууль зөндөө байж тэгвэл тэр сургуулиудад тэдний кейс. Өгөө та нар ингэж тохируулах ингэж явуулаад бие биенээс ингээ ойрхон суралцаа явуул суралцах юм болов уу гэж бодоод байна. Жишээлбэл шинэ Монгол яг ингэдэг яриад байх нь бол бас жоохон нөгөөдүүлчин та нар хувийн сургууль шүү гэдээ бас бодож байна. Бид нар бол өөр шүү гэдэг ингээд өөр шүү гэдэг нэг мундаг шүү гэдэг бас биш. Жоохон дотоогийн комплекс дараад бид нар чинь хэцүү шүү хүүхдийн тоо ийм их шүү гэдэг. Ер нь галаагшаас бас асуумаар санагдаад бас бид нар ингээд нэг нийгмийн хувьд нэг ойлголцолд хүрэх ёстой асуудал бол ерөнхий боловсролын сургуулийн чанарыг хэмжихтэй одоо янз янзын үзүүлэлт мэдээж байна те. Магадгүй хамгийн ихэнд бол сурагчийн сурлагын амжилтын үзүүлэлт. За дээрэс нь за нөгөө төгсөгчдийн одоо эсэлтийн байдал те. Аль ихтэй сургуульд яаж элсэж чинь яг үнэхээр эцэг эхчүүдийн хүсэж байгаа, улс орны зорж байгаа тэдгээр сургуулиудад, тэдгээр мэрэгчлүүдэд одоо төгсөгчд нь өөрсдөө эсэж чадчихэв үү те сургалтын амжилт. Нөгөө талдаа бол бас хамгийн гол зорилго бол ерөнхий боловсрол гэдэг утгаараа яг тэр хүмүүнлэг соёлын те хүн төлөвшүүлэх тэр зорилттой хүрж гин үү гэдгийг бид нар яг яаж хэмжих ёстой вэ? Та жишээ нь одоо ингээд сургуулиуд дээр хэрэгжүүлж байгаа юмудаа одоо жишээ нь яг энэ хүн бол ингээд ёс зүйтэй те ийм хүн болжээ гэдгийг хэмжихэд маш хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бид нар яаж нэгдсэн ойлголтоор хэмжих вэ? За аав ээж нар маань ч гэсэн эцэгчүүд маань ч гэсэн сургууль сонгохдоо зөвхөн сурлагын амжилтыг нь л нэг талдаа хараад байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ нүдэнд харагддаггүй гэхдээ хамгийн тулгамдсан чухал асуудлыг бид нар яаж үнэлж хэмжих ёстой вэ? Тэгэхээр одоо манай сургууль руу бас орж эцэгчүүд их байдаг л да хүүхдүүд хүсэлтэй. Тэгээд тэдний нэгдүгээр тавьдаг нь бол шинэ Монголд орвол бас зөв хүн болдог, төлөвшдөг гэдэг нь нэгдүгээртээ явагддаг. Тэгээ би бас нэг үг гэдэг сурлаг хүмүүжлэг гэж хүүхдийг ярьдаг бол хүмүүжил сурлаг гэдэг нь хүмүүжлийн урд нь авчирыг гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл тэр суугаад сурсан, өөрөө зорилгоо ойлгоцсон ингэж байгаа хүүхд чинь цаана сурна гэдэг нь бас айгу хүчтэй явагдаж чаддаг. Тэгэхээр нэгдүгээрт тэр нэг хүмүүжил төлөвшил хандлага гэдэг. Төлөвшил хандлагыг гол нь яаж хэмжих үү гэдгийг сонирхолтой байгаа. Тэгэхээр одоо төлөвшил хандлагыг бид нар эхлээд нэг сургуулийн соёл гэдэг нэг дагаж мөрддөг юмар эхлээд өгнө. Тэр нь бол жоохон цахилгаан дэг журмыг ер нь дэг журманд оруулж тий. Өглөө ерөөсөө хоцрохгүй ч гэх юм. Тэгээд бус ингээ хотлоо хэлж яах вэ чиг чадраг байж гэх юм тий. Тэгээд мөрөөдөл зорилго тэмүүлэлтэй байна гэсэн ийм юмнуудаараа тэр ингээ бүгдээрээ нэг ингэж юу гэдэг юм те дагаж ингэж биенээсээ ингэж зүгээр сахилга бат хөвшүүлэх зүйл гэдгээр жоохон хүчилж орж ирж байгаа юм байна. За тэрний дараа явж ирээд тэн дээр хүүхдүүдийн гаргаж байгаа зан үйл явдлуудыг хүүхдүүдийн нүдэнд одоо зодтолтохоос эхлээд нэгийг дээрлэхээс эхлээд муу зүйл байгаа л одоо бас айгүй чиг чударгаар хүний хайсангээс юм болоод авчираад өгчдөг. Бусад хүмүүст айгүй сайхан тусалчдаг ч гэдэг юм те. Тийм зүйлүүд нь гараад ирэхээр тэр зүйлүүдийг бид нэр юугаар тийм хүүхдүүд их алдаршуулдаг байхгүй. Олимпиадын авраг аваад ирэнгүүт бид нар тайзан дээр гаргаад цэцэг өгөөл те энэ хүүхдийн авраг боллоо гэж бол тийм
Тэгэхээр төлөвшлийн хувьд бол үлгэр жишээ байгаа хүмүүстэй их сайхан алдаршуулдаг юм байна. Нөгөө талаас яг нийтээр нь бас амьдрах ухааны хөтөлбөр гээд хэрэгжүүлээд нийтээрээ жишээлбэл одоо сангийн аж ахуй явуудаг ч гэдэг юм уу. Эсвэл одоо бага ангийн хүүхдүүд маань өдөөгийн сумын сургууль 7 хоног очиж 4 5 дугаар ангиуд маань сумын сургуульд хичээл хийгээд ирдэг. Тэр хоорондоо нөгөө гол ус малчтад туслах энэ юм хийж байгаа юм. За тэгээ яг тэр ингээд бүхэндээ ингээ яваад ирэх үед энэ хүүхдүүд төр нэг янз янзын зан гаргаж шít хүүхдүүдийн тий. Бүхэндээ ингээд явж яг тэрний юм дээр л гарч байгаа алдаа татагдлаа гэж сайн хэлж өгч. Тэгээд нөгөө эргээд ажиллах. Тэгээ хүүхдүүдээс сэтгэл бичүүлж яваад. Тэгээд тэр бичиж байгаа сэтгэл дээр маш гоё зүйлийг болоод тарчихсан. Ийм л байх хэрэгтэй. Би ийм л юмыг ухамсарлаж ойлголоо гэж бичсэн юмнуудыг их сайн хэлж өгч явуулаад тэднийг нэг онцай муу гэдэг ингээд үгний дах. Тэн дээр дутагдал тий хүмүүжил төлөвшлийн доголдол гаргаж ивэл тэрийг хараа авч хэлцдэг. Чи саяны бидний энэ явсан энэ арга хэмжээнд ийм зам ийм болохгүй юм хэлээ гэдгийг. Тэрс тэгж явж ижил хүүхдэд засна гэсэн юм байна. Засаж тэгээ бүхэлдээ ингээд эргээд төгсөхдөө ангаараа үеэрээ өдөр их сайхан тийм алдаа татагдлаа ойлгоцсон тий. Бусдыг одоо үед ингээд эрлэхлийг одоо хийж исэн гэдэг юм уу тийм өртөжсэн интер байсан бол тэр мөрийгээ засдаг. За одоо тамхи татдаг байлээ гэсэн тамхиа бүр хаях ч гэдэг юм тий. Тэгээ шохоргоо татчих байгаа. Тэгэхээр тамхи татах нь буруу юм байна гэсээр нөгөө ч тамхи татахгүй болгоно л гэдэг нь одоо үнэлэх гэдэг юм уу. Яг л тийм энэ үед нөхөрлөж асуулт ингэж авах л чухал. Түүнээс одоо ABC гэдэг шиг үнэлгээ бол байхгүй. Зүгээр манай танаа үеийг тэрийн тэгээ хяндаг хүмүүс байна. Тэгээ хяндаг гэдэг нь яг л ингээд хүүхдээ очиод харцдаг. Захирал менежер гэсэн хүмүүс маань. Тэр хүмүүс ингэж манайхан ийм ажлууд хийлээ гэдэг. За тэг хийгээд дотор нь юу болов гэд манад ийм зөрчилттэй хүүхд хэдэн хүүхд байлаа. Тэгээд эдгээр маань ингэж зөрчилтэй. Одоо саяны миний хамгийн энгийн хэлдгээр манад одоо тамхи татдаг хүүхэд 25 хүүхдээс одоо бол нэг 10 болсон ч гэдэг юм. Тэр юмнуудыг л хийж чадчихээн. Тэрийг тэгээ сургууль ингээ шахаад тэр нь бол нөгөө үеийн багш нар гэж байдаг. 8 дугаар ангийн 4 бүлгийн 120 хүүхдийг хариуцсан нэг 8 багш ч юм 9 багш байж байна. Тэр 8 9 багш багаараа ажиллана. Багаараа ажиллахдаа нэг 6 юм сурлагаач гэсэн. Сурлага гэхдээ тэр нэг хичээлээр нь олимпиад энэ амжилт гэхээс илүү сурлагын хоцрогдол байхгүй гэдгийг л харж ижлээ. Тэгээд төлөвшөл хүмүүжил дээр доголдол хараад байгаа дутагдлаа эхлэв чинь манай 8 дугаар ангийнхан дотор ийм дутагдлаа. PC тоглоод идэх хүүхдүүд байна. Тэгээд үеэрээ бүр их болсон ч гэж бодож гэх маяг ингээд дутагдал гэсэн юм нөгөөдөл маань бичиж гаргаж ирээд тэгээд тэрийг хэрхэн бууруулсан гэдгийг л ярьчихдаг. Ингэж л юм чинь л да. Таны нөгөө аженда гэхүү, хөтөлбөр гэхүү, төлөвлөгөө илүү одоо юм өргөн дэлгэр далаацтай улсын хэмжээнд харах шаардлагатай юм цаг хугацаа болсон байна л да тий. Өмнө нь бол та ингээд тодорхой хэмжээний сургуулийн тоо заагаад тий ингээд өөрийнхөө бас Монгол улсад нэвтрүүлсэн боловсролын салбарт нэвтрүүлсэн ноу хауг бусдад ингээд түгээгтэр ажиллаж байсан бол илүү далаацтай харах ийм цаг үед байна л да. Тэгэхээр яг одоо сурлаг хүмүүжил энэ бүх одоо юу гэж игтгэн хоцрогдолгүй авч явахыг тулд яг улсын хэмжээнд энийг яаж бодлого олгож яаж ингэж нөгөө одоо хөрсөн дээр буулгаж хэрэгжилт рүү оруулах вэ? Одоо 2023 онд бол яг улсын газраас улсын хурлын боловсролын салбарын бас багц хуулийн шинжилгээг өргөн бариад улсын хурл бол баталсан 23 онд. Тэгэхээр энэ дээр бол яг мэдээж бодлогын хэмжээнд маш том өөрчлөлтүүд авчрах юм орон зай бий болсон гэж харж байгаа. Тэр одоо бол яг хэрэгжилт маш чухал. За мэдээж хууль эрх зүйн орчинд засах залруулах зүйлүүд дахиад байхыг үгүйсэхгүй. Таны хувьд яг яаж харж байгаа вэ? Өөрийнхөө хийжсэн юмыг илүү өргөн талаацтай болох үүднээс. Тий. Одоо тий сонголт төвших болчлаа. Тэгээд тэр нь одоо би бас өөртөө төвшиж л байна. Би чи ингээд нэг сургууль дээр очиод ингээд тулаад ажиллаа захиралтай ингээд ажиллахдаа бас жоохон чадвартай юм шиг байна. Одоо бодлого гаргаад бүхэлд нь яваа гэдэг. Яг 60 сургуультай ажилласан бол надад их том дуршлаг болж байна. Надад тийм өөртөө итгэлийг бол өгж байгаа. Тэгээд тэндээс яг саяны хэлсэнчлэг ийм байна гэдгийг миний одоо жоохон давуу тал гэж өөрийгөө бодож байгаа нь бол би яг нөгөө нэгждэр байгаа захирал гэж хүн ямар хүн баг. Тэр хүн юу бодож байна? Нэр нь менежмент гэхээр яг юу гэж ойлгоо явж идэг юм байна.
сургуулийг нэг үр дүнтэй сайхан сургууль ингээ хөгжүүлэе гэвэл яад юм бэ? Багш нар нь яг юу бодоо явах юм. Багш нарт хүүхдээ бодоод байгаа юм уу те? Эсвэл зөвхөн өөрсдийн хасдлыг бодоод байна уу гэдэг юм. Ингээд яг газар дээрх бодит байдлыг бол би нөхцөл байдлыг мэдчихүү гэсэн. Саяны энэ сургууль чинь бол стал өөрчлөгдөе гэдэг сургуулиудаас орж ирсэн. 180 сургуулиас би 60-ыг сонгоцсон хүн. Тэгэхээр тэр чинь бол ингээд одоо янз бүрийн хойлогдмол орж ирнэ. Зарим сургууль дээр очиход бол тий манай нөгөө өнцөг болон бүрээс тэгээд тэр хүмүүсийн бодит байдлыг мэдсэн учраас би одоо яг тэрэнд нь тохируулж хийнэ гэж бодож байгаа. Би одоо бас өөрөө нэг үзэл баримталтай үнтэй гаднаас нэг юм Кембриж стандарт гэдэг юм уу. Яг тэнцхийн арга барилыг авах боловч яг тэр төвшөнд ингээ явыг бол манай ч өөрийн төвшин маань энэ доор. Би нэгдүгээр шатан дээр алдсан нөгөө сургуулиудынхаа яг төвшин чадварыг бас нэлж чадаагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл бодит үнэлгээ маш чухал. Бодит үнэлгээ. За энэ хүмүүс юу хийж чаддгийг бэ гэдгийг мэдгүйгээр их том юмроо ингээд арах юм. Тэр хоёрыг ч хоорно. Нөгөө хүүхэд хоцорцсон хүүхэд дээр очиод шинэ хичээл заагаа яваад бүр цонх руугаа харцуугаад ойлгохгүй болчихдөг шүү дээ. Тэгэхээр чи яг юун дээр хоцроод байна гэдгийг ингээд мэдсэн бол за эндээс эхлэе яваа гэдэг. Гэхдээ одоо жишээл би бодлого боловсруулад юм хийгээ өөрчлөлт хий гэсэн чи аюу жоох юм яриад байгаа юм шиг хүнд харагдаж магадгүй. Зарим хүмүүс чи юм энэ нас эхлээд ахтай яадаг. Тэр чинь тэгээд байгаа нь тэр шүү дээ. Тэгэхээр яг тийм газраас жаахан бишэлтэй одоо боловсролчин бол улсын хөгжлийн суурь. Тийм шүү. Тэгэхээр яг зүгээр өөрчлөх гэж байгаа жишээл сургууль болгоно багш болгон ширээтэй байна л гэд эхлэе л да. Одоо сургууль чинь ингээд ороод ирэхэд бид хэдий ингээд сууж байгаа шиг нэг юм ширээ тойроо 100 багшийн дунд л нэг том ширээ байдаг. Нэг хэдэн диван энэ нэг хэдэн сандал тавьчих. Тэр нь ягаад ч хүрэхгүй. Хүн өөрийн гэсэн юм суудаг ширээг үл шүү дээ. Тэгвэл би одоо хамгийн эхлээл багш болгон ширээтэй ажлын байртай шүү. Тэгвэл энд ингээ компьютер орхиж чинь өөрийнхөө барьж авдаг дэвтрүүдээ орхиж чинь за эмэгтэй багш нар уруулан будгаа орхио явсан ч гэсэн ингээ болохоор тийм өөрийн орон зайтай байвал тэр хүн өглөө ирээд орой болчихсон шүү. Тэг чи ингээд өөрийн гэсэн юм байхгүй сууж идэл нэг хүмүүс ороод ирдэг. За тэгээ гараа явъя гэл ингээл солигдоод байдаг хүнээс ч бүтээл гарахгүй болчиход байна. Ажлын орчин. Тэгвэл багш болгоныг ширээ сандалтай болгоё гэдэг юм ярингууд энэ чинь боловсролын шинжил мөн үү жижиг юм биш үү гэвэл тэр цаана айгүй их ач холбогдолтой байхгүй гэдэг юмнаас л би одоо тийм практик юм бодоод яваад байгаа. Тиймнаас эхлэнэ гэж бодож байгаа. За тэгээд мэдээж хуулийн дотор оруулах өөрчлөлтүүд одоо нэг анги Йогны энэ хуулийн дэслэлээр анх санал өгтөө 35 хүүхдээс хэтрхгүй байна гэж санал өгч. Тэгээд өнөөдөр Монголын эдийн засгаа бодоод нэмэт сургууль барих гомч одоо хүүхдийн тав бодохоор яалтчгүй тэрийг бол хуульчлах бол боломжгүй байна. Журмаар зохицуул ягсныг журам гэдээ явахаар болчихно. Бид 35-аар ингээ хуульчлаад ирвэл цаана илүү гарсан хүүхдийг яах вэ гэхээр бүр тэрнэр хүчээ тавьж ийм хүүхд сургуулийн гадаа гарах гээд байна гэвэл сургуулаа барих л ёстой. Гих маягаар ингээд явна. Тэгээд одоо 60 хүүхдтэй сургууль ангид те багш хичээл заах. Үүний 30 35 байл хэвээ явагдаж шүү. Гэхдээ ангийнхны хэмжээ томроогүй мөртлөө хүүхд нөгөө сандал нэмж хийж орж ирээ суудсан 60 хүүхд сууж яхад тэнд бол багш хичээл ямар ч боломжгүй. Зүгээр л нэг 40 минутыг өнгөрөөл гарна. Тийм гол ачаал бол нийслэлд байгаа шүү дээ. Яг улсын хэмжээнд дунджаар аваад үзэхээр бид нэр стандарт хэмжээндээ байгаад байгаа юм шиг харагдаж байгаа боловч 30 орчимд те нийт одоо ангийн дундаж хүүхдийн тоо нийслэлд ялангуяа нийт бүлгээр нь аваад үзэхээр нэг 10 орчим хувь дээр ачаал хэтэрчээд байгаа юм дүр зураг ажиглагдаад байна л. Тэгэхээр одоо яг Монгол Ардын намын төвшүүлсэн энэ мөрийн хөтөлбөр дээр баг сургуулийн зохицолбор байгуулна гэдэг энэ заалтыг ингээ оруулаад өгсөн байгаа. Тэгээ баг сургуулийн зохицолбор байгуулах нь өөрөөр хэлбэл нөгөө шинэ зохицолбор сургууль байгуулад багуудаа ингээд хамгийн гэрт ойрхон байдлаар шийдчихвэл нөгөө бас ачаал хэтэрж байгаа дунд ахлах дээр ч гэсэн ачаалыг бууруулад тэгээд дээрэс нь хөтөлбөрт орсон лабораториуд нөгөө дунд ахлах дээрээ байгуулах нөгөө мэрэгчлэр нь салбараар нь төрөлжүүлэх энэ боломжууд энэ төр их нэмэгдэх. Ер нь баг сургуулийн зохицолборыг тусдан шинээр ингэж байгуулахын ач холбогдлыг та яг яаж харж байгаа юм? Угаасаа л миний нөгөө шинэ сургууль нэмж өрий нэг 35 болгоё гэдэг ингээд шахаад ирэхээр л одоо жишээ нь ийм шийдлүүд гарч ирнэ шүү дээ. Энэ бол айгүй надад бас таалагдж байгаа. Ер нь бүр би ч өөрөө Японд олон жил байсан. Баг сургуулиудаа дундаараа баг нь ахлахаараа байдаг шүү. Тэгээ одоо бид нар яалтчгүй яг энийг хэн шийдэхийн тулд багын эхлээд гаргаад тэгээд цэцэрлэгтэйг ойрхон. Ер нь хүүхэд бол гэрийн ойр сургууль нь тэгэл энэ төвжирэл мөжрлийн юм чалгал. Тэгээд гэрийн ойр сургуулийн чанаржуулахын тулд ингээ хийгээд төгслөл дөө. Гэрийн ойр нэг сургууль байж байна. Одоо шинээр барих нь.
Тэгээ шинээр барьж байгаа сургуулиуд энтрийг айгуул тийм зохимжтой сайн барих. Надад бол одоо байрлал байшингаас нь эхлээд ямар юм бэ? Илүү дутуу нэг гоё ганганда биш. Яг хэрэгцээтэй. Гэхдээ яг нэг жилийн угаар стандарт барьсан. Тэгээд тэнд хүүхдүүд ингээд гүгээд ирчдэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тэгээд гэр орондоо буцаж орж явах замдах тэр гудамж талбай нэтрэг гэдгээс эхлээд бүх юм гадна талбай энэ байх нь зөв. Энийг бол одоо зөрөгтөл хийх хэрэгтэй. Яалтч тэгжиж стил олон асуудал шийдэгдэн нэг дэмжиж байна. Тэгээд дээрэс нь дундыгээ байлгаад анхлах ангилаар харин нэлээ одоо хөдөө орон нутгууд чинь ингээд бүсчилж штэ тэр баруун бүс төвийн бүс хойд бүс гэдэг. Яг энэ дээр энэ бүсчилсэн юмнуудын хооронд мэрэгжлийн ахлах сургууль байх. Шинэ хөдөө аж ахуйн ахлах сургууль гэж байх тийм. Би одоо бас Японыг л их жишээ авч ирээд байдаг хүн л тэгэхээр зарим хүн дуртай зарим хүн дургүй байдаг. Тэгээд Японд бол жишээ нь хөдөө аж ахуйн ахлах сургууль гэж байна. Тэгээд тэнд мал аж ахуй яаж маллах тухай заахгүй мөртлөө будаа яаж тарих вэ? Газар тариалангаа юм заагаад Японд ч гэсэн энэ асуудал бас адилхан хөдөөтэй Токиогоос алслагдсан мужийн хүүхэд Токио нэг орчил буцаж явахгүй болчихдог. Тэгэхээр тэрийг тэнд нь ногоогоо будаага тарьж чадахгүй болчих гээд шүү дээ. Үе удам нь явж манай малчин хүний хүүхэд хот руу орж Улаанбаатар ирчүүлдэг буцаж юм маллахгүй шүү дээ. Тэр энэ шиг тэгвэл тэнд нь байлгаа тэр хөдөө аж ахуйн ахлах сургууль дээр ерөөсөл яг тэр будаа сайн тариад их сайхан амжилттай явдаг хүмүүсээр хийгээл тэгэл бусад мэдээж ерөнхий эрдэмтэн морж байгаа ч гэсэн нөгөө хүүхэд би энэ будаага тараа юм сайхан амьдрах юм байна гэд тэг яг төгсөнгүүт нь нөгөө хүүхдээ чинь ажиллах нөхцөл одоо трактор тэг газар ахдаг шинэ трактор өгдөг ч юм уу байшин барих болохт нь их сайхан дэмжлэг үзүүлдэг ч юм уу тэгэл тэд нар чинь тэгэл тэнцэнэ үлдэж бас чадаад байгаа л да. Тэрэн шиг манай Монголд чинь энэ малчин хүний одоо мөр хүүхдүүд чинь хотрол угаасаа тэнд нь аягүй сайхан малын гэрха малч аягүй сайхан хөвгт гэж хэлсэн л тэгэл хот руу ирэхээр бас баларчид байгаа юм байгаад байгаа. Тэр нөгөө нэг дээд сургуульд орно гэдэг нөгөө тийм ахлах сургуульд яваагүй бүхэлд нь жигтгэн дүгнчээд нэг дүн тавиад тэр дүн гайгүй дүн авчихгоо энийгээ бас нэг их сургуульд явуулаад үтсий гэдэг дүнлүү орчигдөг. Тэгэхээр уг нь бол тэр хүүхдийн цаанаа амьдрал нь яг тэр ээж аваахаа удмаа дагаад маллаад явсан юм байна. Гэхдээ мэдээж тэр бүгдийг гэж байгаа шүү дээ. Тэр дотор ч маш гэлдсэн хүүхдүүдийг зөндөө дээд сургуульд орох боломжийг хангана гэтэл яг үнэхээр малч ухаан ингээд чиглэлцэн хүүхдүүдээ бас тэгэд төрөлжүүлэх нь бол их зүйтэй гэж бодож байгаа. Тэгэхээр хоёр хэсэг байгаа. За энэ ачааллыг ингээд сааруулах нь. За тэгээ хөдөө орон нутаг угаасаа бас гайгүй байгаа тал. Ялангуяа сум энтер зориулчихаар. Гэхдээ аймгийн төвч бас ачаал нэмэгчээл. Одоо хотын төвийн том ачааллыг яаж сааруулах вэ гэвэл саяны миний ахлах сургууль шиг ингээд шинээр ахлах сургуулиуд бариад энэ тэндээс заавал цөмөр хөдөө аж ахуй биш. Техникийн ахлах сургууль гэж болно. Уул уурхаа Монголд одоо жишээ нь эхнээсээ байгуулагдаад явж шүү дээ. Тэгээд асрах уу, сувилхан ахлах сургууль байдаг. Худалдааны ахлах сургууль гэж байдаг. Манайх чинь дээд сургууль дипломтой худалдагч нар их байна л гэж яриад байгаа ш. Тэгвэл тэр чинь ахлах сургуульд нь яг тийм үнэлэлтэй ахлах сургуульд нь өөрөө худалдааных нь юм хийж байгаа. За би заавал их сургуульд орохгүйгээр би нэг чинь ингээ сайхан худалдагчаа хийгээ явах нь энэ бас ирээдүйн энэ байна. Тэг зочд бодлын менежер гэл янз бүрийн юмнууд руу хэрэгжлээ байгаа шүү дээ. Хэлдэн. Тэг бүгдийн дээд сургууль руу ингээд оруулах хүчилж оруулах гэдэг. Тэг яэш гэд нэг шалгалт авдаг. Тэгээ шалгалтаа өгсөн чинь нэг орё гэдэг юм хүмүүсэд байгаа. Тэгээ энэ дээр энэ чигтээ хүмүүсийн сонголт юм чинь бид тийм. Биднэрт одоо хамгийн бас нэг тулгарч байгаа зүйл бол боловсролын чанар байгаа шүү дээ. Тэгэхээр энэ боловсролын чанар сая PISA гэдэг шалгалтын үр дүнгууд бол гарахад бол сайн ч юм байна. Тэндээс саар ч юм байна. Тэгээд сайн юм нь бол одоо хувийн сургуулиуд, улсын сургуулиудын энэ зааг ялгаа бол тэгтлээ амар дасарч чаагүй. Ялангуяа математик Монгол төр бол нэг зөрүүтэй, айхтар зөрүүтэй юм байхгүй л шүү дээ. Тэр нь бол нэг талаасаа сайн. Ягаад гэхээр боловсрлоор дамжаад энэ нийгэмдэх тэгш бүс байдал бол улам нэмэгдэх эрсдэлтэй. Тэгмүүд нөгөө талаас ингээд харахад бол сул зүйлүүд бол байна л да. Манай боловсрол дээр одоо чанар нь бол одоо Сингапуртай харьцуулсан судалгааг би харсан. Тэгэхэд бол Сингапур хүний 9 жилд сурж байгаа тэр яг мэдлэгийг Монгол бид нэр 13 жил таваад байгаа. Тэгэхээр тэр 4 жилийг бид нөгөө бас нөгөө хий алдчихж байгаа тийм. Гэтэл тэр 4 жилийг таны хэлсэн шиг арай өөр мэрэгжлийн юм зориулж байсан бол энэ эдийн засагч илүү хурдтай тэлэх боломжтой. Тэгэхээр
бид нэр энэ боловсролын чанар дээр сая бол маш олон хүмүүжил ярьлаа. Тэгэхээр чанар дээр яаж сайжруулах таны бодлоор санаа оноо дайлунган 60 сургуультай ажилласан байна, өмнө нь 8 сургуультай ажилласан байна. Энэ дээр юу бид нэр хийх ёстой гэж харж байна. Тэр дундаа бас байгалийн шинжилгээ ухаан төлхөө тий. Чинээрээ төлөх ёстой. Тэгээ ер нь бол баг сургуульд ингээд хүүхдийг нэг залхаахгүй сургана гэдэг юм аягүй чухал байна. Баг сургуульд бол одоо монгол хүн болно гэдэг зарчим аягүй сайн байх хэрэгтэй. Тэг яагаад ч хөл юмар дараал 7 хоногт заавал 2 шийдлийг чийжлэх ёстой гэдэг хэрэг аягүй хэцүү болоод байгаа. Тэд өөг алдаагүй бичдэг болно тэргээд нэг ийм дарамттай болоод ирэхээр хүүхдүүд тэрийгээ тэгэл алдангууд нь чи нэг 100 үгнээс чи 8 үг алдсан байж тээ тий 100% үгнээс 8 алдаад байна гэж хэлээд байхад нөгөө өгч явд тэмсрэх итгэлгүй өртөө итгэлгүй хүн болоод нэмэлэг болох гээд байгаа. Тэгэхээр баг сургуульд бол энийг ерөөсөө алга болгож болохгүй. Нэг сорно гэдэг их хөгжилтэй гоё гэдэг өөрөөр яг нэг хүүхд ингээд тохирсон юм ачаал өгөөд хүүхдийг унгаад байхгүй. Жишээлбэл одоо дүгнэлээ ихэл саяны миний жишээг чи 100 үгнээс 92 үг нь мундаг сайн бичсэн биш. Чи 8 үг нь жоохон ингээд засаад бичсэн бол гоё байхгүй. Ахаад чиний бичээд үздэг бичүүлж чи чадчих тэгвэл тэгээ 100-аас 100-ыг тавьдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар хүүхдийг одоо бид нарт дүн тавихгүй маахгүй гэж ярьдаг ш. Их маягаар нэг юм айдсгүй урамтай тэгээ сурна гэдэг бас гоё. Сургуульд явна гэдэг гоё гэдэг юм баг сургуульд өгч байгаа. Тэгээ дунд сургууль руу ороод ирэхээр надад бас байгаль ухааны юм өгөн. Гэхдээ тэр чинь суурь боловсрол. Манайх чинь 5 жил баг сургууль. Тэгээ 4 жил суурь боловсрол өгтөө тэрийг гүйцэд төрүүлүүлж ингэж хурдан нэх ингээл гүцгээл техник хөтөлбөр сурах очгийг энэ сурах очгийг заавал дуусгах хэрэгтэй гэд шахагддаг. Тийм биш тэгээд Япон тэр би бас очиод гайхчихл байсан. Өөх энэ дунд сургуультай ийм 7-5 нэг салахгүй. Нэг удаа ингээ яваад байдаг. Тэгжээс нь ахлах сургуультай жинхэнэ нөгөө элитэд бол нэг сургуульд орно гэдэг ахлах сургуульд орох юм бол одоо манай тооны 1-р сургуулийн тооны ангийн номыг сургуулаар боддог болчихж байгаа. Энэ хүүхдүүд чи хаана энийг олж өгвөл тэр хүүхдүүдийг тэр хичээлээс гадарх авьяастай хүүхдүүд одоо Японд бол гэрээ сургууль мургуул гэж байж байгаа. Тэгэхдээ манайд бол одоо гэрээ сургууль гэвэл тийм боломжтой хүүхдүүд бас байхгүй юм чи. Гэхдээ нэг ээлжинд оруулж байгаа үдээс хойш тийм авьяаслаг хүүхд одоо би баагаа болгосон гэж кино үзсэн. Энд дэр нэг гол дөр хүү вэ шүү дээ. Тэр чи ингээд зүтгэл яваад бас тийм хүүхдүүдийг бол бастай хөгжүүлээд тэр чанартай боловсрол олгоё гэдэг юмнаас л эхлэн. За тэгээд чиний дэлгүүрийн юунд хариулахад нэгс тэр дунд сургуулийн ямиг ингэж өгчөө тэн дээрээс хүүхдүүд айгүй сайхан яаж энэ өс хүүхд байна гэдгийг хараад тэрийгэ харин ингээд яг тэр чиглэл рүү ингэж оруулж бүгдийн 100% сургана ч гэдэг юм уу те. Яг нэг ингээд ер нь тэрийгэ байрна. Гэхдээ тэр дотроос өөрөө авьяастай гэдэг чинь бас нэг тэр чинь бол одоо бүх хүнд бас яахгүй шүү дээ бас нэг те. Цаанаасаа төрдөг ген мэнд нь бас нэг байж идэг юмнууд бий. Тэр хүүхдүүдийгээ бид нар бас нэг өргөх нийтээр нь гаргана. Тэгтэл суурь боловсролын 9-р ангийг төгсөх хичээлийг бүх хүн Монголын ард түмэн бүгд нэг энэ төвшөнд энийг бүгдээрээ мэдчих хэвээр гэдэг минимум төвшнийг заана. Бид нар ч тэр минимумаас айгүй болон нэг үлдээчтэй срооч. Тэхийн тул тэр жоох удаан ч явдгаар явж заагаад тэрний дараа л ингээд заагаад явна л да. Тэгвэл энэ хүртлийн төвшинг бид нар мэдсэн байна л гэдэг чинь сурлагын бас ард түмэн нийтээр бид нар энэ төвшөнд очиж байна гэдэг. Тэгвэл бид нар яг нэг тийм төвшинг тогтоохгүй бол нэг дунд сургууль төгсгөд энэ хүрэндээ хичээгээд ингээ гойжулчих байгаа. Тэрийг л би бол одоо өөр боломжтой. Одоо ард түмний яг нэг суур бүх хүн нэг ийм математик бол энийг бүгдээр мэдчихэд нэг ядаж энийг мэдчихэд нэг 7-5 гэдэг шиг юм а. Хинч мэдчихэд юм дээр физикээр бол нэг энэ ойлголтыг байгалаа. Нөгөө түн бодис гэдэг утгаар ингээ хийхэд нэг ийм төвшөнд байна да гэдгийг өгцний дараа л одоо жинхэнэ ахлах сургууль төгтөдөг сонголт хийгээд их сургууль цаашаа яв. Тэгээ Монгол улс бол одоо байгалийн ухаанд яг л миний одоо санаа зовоод байгаа юм байгалийн ухаанд л бид нар хүчтэй авах хэрэгтэй. Тэгээ Монгол улсад нэг давуу тал байгаа. Хүнцөө 3.4-5 сая хүнтэй шүү бид нар чинь. Тэгээ 3.5 боломж айгүй байгаа. Тэр дотор яг залуу улс айгүй гоё. Өөр улсуудаас харах юм бол энэ улс ирээд ямар гоё залуучуудын эзлэх хувийн те нэг хөгшин биш. Зөв пирамидтэй. Тэгэл ингээд байх чи энэ хүмүүстэй боловсролын чанартай хөгжил энэ улс бол өстой.
Азийн хөлөг болсон, Азийн бар болсон юу гэдгийг тэгэл явна гэдэг юм байна. Тэгээ би бол өөрөө байгалийн ухааны физик багш. Тэгээд энэ дээр байгалийн ухааны багшийг л өстой хүчтэй бэлтгэх хэрэгтэй юм байна. Тэгээ одоо сайхан хууль бол байгаа. Одоо эргэлттэй мэрэгжил. Тэгээд энүүгээрээ бид нэр төлбөрийн хөнгөлөөс сурах боломжууд бас их байгаа. Энэ дээрээ одоо яг байгалийн ухааны багш тэгээ бага ангийн багш энтрийг нэлээд сайн нөгөөд явахад би өөрөө технологийн дээд сургуультай хүн. Одоо энэ 9 сарын 1-ээс бүр хим, физик, математик энэ 3 хичээлээр 30 хүүхэд аавна гэдэг. Тэгээ би чинь хувийн сургууль болохоор бид манай дээд сургуулийн манай багш нар аймгийн засаг даргууд, аймгийн сургуулиудтай яриад байгаа. Та нар төгсөж байгаа төгсөгчөөс хамгийн сайн хүүхдийг бас манайхаар өгөөч гэдэг. Тэгээ тэр сайн хүүхдийг яаж багш болъё гэдэг хүсэл төрүүлэх гэдгийг би одоо бас энд орж ирэхээр төрийн бодлого болгох бодоод яваад байгаа. Тийм. Таныг одоо сургууль, боловсрал гэдэг ингээд том зургаар нэхт гэсэн бас айгүйх одоо багш нарын төлөөлөл гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол багшийн үнэлэмжийг дэвшлүүлэх, багшийн нийгмийн баталгааг хангах, за сайн одоо таны хэлж байгаагаар хамгийн сайн одоо оюутнууд, төгсөгчд багш болдог. Энэ одоо системийг бүрдүүлэх нь маш чухал болчиход байгаа. За ерөнхийдөө ч гэсэн байнга ярьдаг одоо эсэлтийн ерхий шалгалтын одоо босго оноог багшаар хэлж байгаа хүмүүст бууруулдаг нь бол хамгийн буруу зүйлээ тий. Тэгэхээр энэ босго оноог нэгдүгээр дэвшлүүлэхээс гадна дээрэс нь яг багш болоод гараад ирэхэд энэ үнэлэмж, нийгмийн баталгаа гэдэг зүйл бол хамгийн чухал учраас хүүхдүүд яг энэ багшийн мэргэжлийг сонгохгүй байна. Өөрөөр хэлбэл одоо сурлага өндөр сайтай хүүхдүүд сонгохгүй байна гэдэг ийм хандлага байна. Тэгэхээр түрүүн та ярьлаа штэ багшийн одоо ширнээс ахуулаад ингээ тий. Ер нь яг энэ багшийн нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг цалин за энэ мөнгө хангамжаас илүү сайн бүрдүүлэх одоо хүчин зүйл нь яг юу юм бэ? Одоо яг л нүдэн дээр бас нэг яваад байгаа ерөнхийлөгчийн санаачлагаар сумын сургуулиас одоо дэлхийн топ сургууль гэж яриад байгаа шүү дээ. Сум орон нутагта яаж тэр хамгийн өндөр оноо авсан хүүхэд одоо бэлтгэж байгаа тэр 1 жил 2 жилийн дараа гадаад ихтэй сургууль бас явж чадаад байна тий. Тэгвэл би бас тэрэн дээр бодоод байгаа аахгүй хамгийн сайн сумандаа сайн хүүхдийг багш юм уу эмч болъё гэж уриалаад тэгээ багш болсныхаа дараа сумандаа очиж 5 жил ажиллая. Эхлээд улсад хувь нэмэр оруулах гэдэг шүү. Тэгээд 5 жил болсныхан дараа хараа амлалт. Чи угаасаа тэр сумандаа 1 номерт өгнө байсан. Тэгээ гадаадд явах гэдэг боломжийн төлөө тэд нар ч гэсэн зүтгэж шүү. Тэгвэл чи эхлээд багш болчоод 5 жил ажиллаж. 5 жилийнхэн дараа чамаг гадаадын тэр хүсэж байгаа улс чинь одоо явуулнаа. Гингүүд нөгөө хүн өөрөө багш байна. Өөрөө сурж явж байгаад яг тэр үед нь амлсан ясраа 5 жилийнхэн дараа магистрт гадаадын одоо Японд ч маач сайхан багшийн мэрэгчлэр тэгээ багшаас урууд алга болчих хоригоос багшийн мэрэгчлэр нь явуулъя гэдэг хөтөлбөрийг бид нэр хийж өгөх юм бол багш болох юм сайхан. Тэгээ сумандаа ирээд заагаад тэр хүүхдийн суманд ерөөсөө суманд тэр сумын хөгжил бол ерөөсөө сургуулах нь. Сургууль нь сайн байвал тэр сум бол гарцаа авахгүй гэж байгаа. Тэгэхээр тийм хүүхдийг авчираад 5 жилийн дараа чи юм байна. Төгсөөд ирэх чинь ийм цалин одоо энэ цалин энэ төр бол мэдээж өөрчлөгдөөд нэмэгдээд ингээд явна гэж бодож байгаа. Тэр бодлогоо барьж яваад тэгэл багшийн үнэлэмжтэй зөвхөн цалин мөнгө ингээд нэмлээ шүү тийм болсон шүү гэдээ бас татагдах юм. Чи сайн тэгээд чи ирээд орон нутгийнхаа ирээдүй болсон дүүнэртээ чи 5 жил нэг өөрийгөө чиний хүчээр заруулж. Тэгээд чи буцаад магистрт явчихаа нөгөөд чи ингээд заагаад багшийн мэргэжлийн нэг сайхан нэг ингээд заагаад ирсэн ерөөсөө урахгүй болчихно. Тэгээд жаар магистртаа явчаад түрээд эсвэл чи чадвал дахиад доктортой яваарай. Тэр үеийн интернет бид нар бас тэтгэлэг өгдөг. Одоо энэ чи явхад бакалаврт явхад хэмжлэг өгдөг шүү дээ бас. Тэтгэлэг өгдөг ш. Тэр тэтгэлгийг л магистрт нөгөө. Гэхдээ урьдчилаад ихлээр 5 жил ажиллаж гэдэг юмыг би бас бодоод яваад байгаа. Тэгэхээр энийг нэг бодлого болгож оруулж ирж. Одоо бол ингэж байгаа. Сая ерхий сайдын санаачлагаар бакалаврт сурж байгаа, багшаар сурж байгаа оюутнуудад тодорхой явцын үнэлгээний шалгуур тавиад, удирдлын үнэлгээнд нь шалгуур тавиад, за тэрийг хангаж явах юм бол дараагийн одоо төлбөрөөс нь ингээд тэтгэлэг өгөөд, дараагийн удирдлынхын төлбөрт нь тэтгэлэг өгөөд, за ингээд 4 жил энэ хүүхэд сурлагын шаардлага хангаад тэтгэлэг авчингуудлаа төгсөөд 5 жил орон нутагт 3 жил нийслэлд авах юм бол ингээ 3 гэдэг ингээ 3-5 жил заавал багшаар ажиллана. Гэхдээ заавал төрийн өмчийн
одоо ерөнхий боловсролын сургуульд гээд. Харин галаа гэж хэлж байгаараас нэмээд мастрын тэтгэлэг, мастер докторийн галаа тэтгээ тэгж जैन тий. Дээрээс нь бас нөгөө шинэ хуулиар ахлах ангид бас зөвхөн мастрын одоо зэрэгтэй багш нарыг оруулан ингээд шинэ хуулиар ингээд зааж өгч байгаа учраас бас одоо ажиллаж байгаа багш нартаа мастрын тэтгэлэг тодорхой шалгуурууд тавиад ингээд олгож эхлэе гэж байгаа. Тэгэхээр энэ бодлогыг бол ингээд цааш нь өргөжлүүлээ залхамжлаад явах нь маш чухал байгаа юм л та. Тэгээ одоо багш болох хүнтэй мастер болоод ингээд нэг бол бакалавр дөрөв мастер болоод энэ гэхээр юу л урт хугацаа орохгүй. Одоо бид нар бүр багшийн үнэхээр амар дутагдaltaд орж байгаа. 9 сарын 1-ээс бол бүр академик сая өнгөрсөн 9 сарын 1-нд багшийн гэдэг бодлогыг хүргэж байгаа тийм. Тэгээ ерөөсөө ийм байгаа. Манайх 2021-ээс 30 онд дутагдах багшийн тоо гэдэг 30 гаруй мянган багшийн тоо байна. Тэнд багын багшид математик хийдэг үст. Яг тэр бэлдээд байгаа сургуулиуд нь тэрийг гүйцсэн илсэлт авч чадаад тэр нь гарч ирд нөхөх нүгэл тэр нь бүр байхгүй гэдэг. Одоо мөбис гэж байна шүү. Тэд нар төлөвлөгөөгөө биелэхгүй байна. Одоо бид нар чинь төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Төлөвлөгөө гаргачаад байна шүү. Тэдэн багш дутна гэсэн бол тэрийг авах нь бид нар энэ мөбисээс үүрэг авах хэрэгтэй. Тэдний эмч дутчих чинь нэг бол ангаах тийм эмч авах хэрэгтэй. Гэдэг энэ дээр бол бид нар авч чадсангүй нэтэр гих биш. Яаж оруулах уу гэдэг юмыг л тэг янз бүрээр бид хоорондоо оролдоод бас энэ сайдын гой юунууд байгаа юм байна те санаачлалууд. Боловсролын тэгш бас байдлыг бууруулах дээр одоо бид нарт бас нэг том боломж бол цахим. Одоо цахим нээлттэй өгдөл платформудаар дамжуулж бид нар одоо ялангуяа энэ багшийн дутагдaltaй үед бид нар одоо бүх сум суурин газрууд интернетд холбогдсон байна. Гэтэ мэдээж одоо төхөөрөмжийн бэлэн байдал хүүхдийн яг энэ төхөөрөмжийн багш сурагчдын дээр онцгойлж анхаарад цахим технологиор дамжуулж бид нар боловсролын тэгш бас байдлыг бас бууруулах боломжууд байна л та. Шинэ Монгол дээр бас ийм туршлагууд байгаа. Зүгээр би бас яг энэ захин технологиг бол ашиглаж энэ боловсролын тэгш бас байдлыг арилгахыг бол дэмжиж байгаа. Гэхдээ тэр заавал багшийн оролцоо байх хэрэгтэй. Тэгэхэд бол яадаг вэ гэвэл одоо онлайн ч офлайн байж л CD хийн гэдэг шиг флаш хийгээд тэгээд тэр өдрийн хичээл нь ингэж явхад сурагчийн сурах хүчиг энэ байлаа гэд бодоход багшийн сурах хүчиг гэд бүр энийг хэд дахин давуулсан. Тэр зөвхөн багш харж байдаг. Тэгээ хүүхэд энийг ингээд үзээд явхад энд үзэх юмыг өнөөдөр ингэж заана гэдгийг энд багшид бүр детальчлаад уусаа номын үзээд гарцсан. Тэгэхээр нэг багш нар чинь нөгөө сайн бас бэлтгэдэггүй ч юм уу өөрөө ингээд нэг оюутан ширээнс гарчаад бас ингээд ажил дээр очиж зовж байгаа багш их байд энийг нэрлэхэд асууж чадахгүй байгаад байдаг. Тэгвэл тэр хүмүүсийг тэр багшийн сурах хүчиг гэдэг нь буцаага сургадаг. Тэгээ нэг сэдвийг энд бүр гоё задлаад тэгээ энэ дотор үзүүлдэг юм онлайнаар үзүүлэх юм бол нэг офлайн дэлгэцээр үзүүлдэг туршилтын физик хичээлээ гэвэл энэ туршилт гэдэг нь 10 минут гэдэг нь бүр ингээд бичигдсэн байна. Тэр 10 минутын дараас энэ багш та юуг тайлбарлаж хэлэх үү гэдэг. Тэгээ бүр та юу үзүүлэх үү гэдэг нь хүртэл ингээд байдаг юм орж багш тэгжээж явна. Түн сүвтдээ та нар энэ аягаар ороод энэ сайт дээр ингээд үзэрхэд ингээд тавих байж. Одоо энэ ингээд аягаа сайхан ингээд хосолж явах гэсэн. Би биологийн хичээлийг гадаад нэг удаа авцсан. Тэгээд тэрний одоо би Монголд 9 төгсөө гадагш явсан. Тэгэхэд очиод би биологи хичээл авахад Монголын биологитой харьцуулахад асар зөрүүтэй сургалт бол тэнд явж байсан байхгүй. Яа тэгэхээр яг сайн таны хэлдэг. Ном нь одоо тэр нөгөө бидний сурагчдын үздэг номны тусдаа CD-тэй CD-г ингээд ажиллуулангууд тэнд ер нь эс ямар байдгийг ингээд тайлбарлаад ингээд задлаад гаргаад томруулаад тий ингээд бүх юугаар нь айгүй гоё тайлбарлангууд тэрийг магадгүй нэг үзээ бүгдийг нь ойлгохгүй ч гэсэн ингээд ерөнхийд тогтцсон эхлээд харчин тэгээд нэршлүүдийн бүгдийг ингээд харна ойлгоход айгүй хэлбэр болгож өгдөг юм лээ. Технологийн чинээр гарч ирж байгаа боломжууд бол сургалтыг одоо хурцсах гэдэг шүү дээ. Сурах процессыг илүү. Тэгтээ багш заавал байж тэрий чинь бас гацх юмнууд шүү дээ. Тэр дундаа математик шиг тэгээ одоо багшиг бас AI гэж яриад байна те. Одоо хүүхдүүд нэг ийм бодлого гарч ирэхэд энэ дэр ингээд ийм дандаа асуудаг гэдэг нэг тийм асуултууд тэгээ тэрний хариулт нь гэж байгаад байгаа. Тэр асуултуудыг оруулаад хариултыг нь оруулахад юм л яваханаас та ингээд нэг одоо компьютер дээр орсон гэжсэн энэ бодлого яах вэ гэдэггүй нэг тат гэж хариулт гараад ирчдэг. Тэгээ бүр хилээд өгчдөг байж шүү дээ. Тэгэхээр гэд ингээд бодож जैन. Гэхдээ тэр заавал багшийн тэр өөр оролцоо байж манай хүүхдүүдэд одоо бүгдээ ингээд биеэ дагаа ухамсарлаа явах хичээл орно. Яг 40 минут хичээл орно.
Гэтэ багш л өмнөхөө бол амар цоглог орно. Ягаад гэвэл өөрөө энд сурагчдаас гадна өөрийн номоор бүрдсэн байж. Тэгээ сурагчдын ном энэ сайн дэлгүүний хэлж байгаа шиг CD тэгээ гоё юмнууд зөндөө байна. Тэгэхдээ тэр бүгдийн тайлбарыг багш хизээч унахааргүй юмнууд ихний ээлжинд хийж өгч жоохон багшийг бэлэнчлүүлэх гээд байгаа юм шиг байдیں۔ Гэхдээ одоо бид нэр энэ дутагдaltaа ийм үеийг давахын тулд тийм зүйлүүдийг бас хийх хэрэгтэй. Хослуулах хэрэгтэй. Захим хөнгөд л манайхан нэг тэгээ нэг линк тавьж игэл нөгөөдөл нь зааж байгаа хичээлийн хараад баг багш ингээ ард цуцсан. Та нар наадгаа хараад үзээд игээд ингээд байвал ерөөсөө Мөн өөрөө бас нэг талаар айгүй том боломж юм шиг мөртлөө нөгөө талаар бас айгүй хуваагдaltaй болгож байна гэдэг. Тэгэхээр тэрэн дээр айгүй сайн анхаарч иж явах хэрэгтэй. Галаа багштай бараг 10 жилийн өмнө байна. 2015 онд ярилцлага хийж ижээ. Тэгээд галаа багшийн нарт итгэсэн мөрөөдөл гээд номыг уншаад ярилцлага хийжсэн. Тэгээд таны одоо яг нөгөө өнөөдрийг хүртэл замсан хувь хүний бас энэ одоо амьдралын тухай товчхон ярилцвал маш их одоо олон эдрээтэй, нухчаатай юм замыг туулсан нэг тэр номноос бас уншиж болно. Тэгээ тэр номыг уншаад ярилцлага хийснээс хойш бас дахиад 10 жил өнгөрчихжээ. Ер нь таны одоо жишээ нь ингээд Японд ажиллаж амьдарч исэн, мастертай сурсан энэ бүх зүйлийг ингээ харахаар ингээд үнэхээр нэг тийм хөдөлмөр мөрчөөгүй те одоо ялангуяа тэр Японд дох одоо амьдрал бол бас маш хүндэл санагдчихсэн л да. Гэхдээ тэр одоо хүнд замыг туулаад Монголдо ирээд том сургууль байгуулад одоо ингээд дахиад тэгээ улсын хөгжилд ингээд оролцоод гар би тэд хаанасаа ундраад идэг юм ирч хүч вэ гэж би тухайн танаас асууж ирсэн. Дахиад асуумаар санагдлаа л да. И мөрөдлөөрөө жигүрлээд явдаг гэдэг одоо 60 хүрчээ тэгээ бас ядаас нэг нэг үгэнд хитгдэг хүн төсөөлж чадсан зүйлээ бүтээж чаддсан байна. Тэр үгэнд их дуртай байгаа. Тэгээд би өөрийнхөө ингээд замналыг ярих юм бол би Японд ч өдөрт 3 ажил хийдэг. Тийм хэцүү. Тэгээд 4 хүүхдээ дагуулад очсон. Эхнэртэй ингээд 6 ам бүл амьдраад хуваарьсраад тэр нөхцлөөс би сургууль байгуулсан. Гэхдээ би сургууль байгуулна гэдэг аяг хүчтэй төсөөл байсан ч боломжгүй зүйл боломжтой болсон. За дараа нь би сургууль байгуулсан дараа мэдээж маш их үр зээлэнд орсон мөртлөө ганц төгсөгчөл Японд явуулчихсан гадаад анхныхаа төгсөгч дотроос ганц хүүхдийг явуулна гэсэн эхний 6 8 хүүхд явж ирсэн. Тэгээ одоо бүр эхний төгслөөс одоо бүр 6 зөрчид байдаг. Тэнгүүд би нэг юм ингээд төсөөлчингүүд гэхдээ тэр тийм амар бүтээгүй. Би өөрөө ингээд төсөөлсөн учраас хүн ингээд яваад байт юм. Тэр ирч хүч чинь тэр төсөөлөөс би нэг одоо ингээд төсөөлсөн байгаа шүү дээ. Тэгээ би одоо саяхан юу төсөөлж ирсэн бол Монголын бүх сургуулиуд заах би өөрөө шинэ Монголын туршлагыг одоо хуваалцж ирсэн учраас Монголын бүх сургуулиуд шинэ Монгол шиг болж байна. 600 гаруй сургуулийг 60-60-аар би нэг 10 жил хийгээд нэг 60 наснда өнгөрсөн жил 60 хүрсэн. Танаа авто бид төр нийлээд одоо 3 залуу байсан бид нар 180 насны өдөр гээд нэг сайхан андууд саксны багаараа нийлж ирсэн л да. Тэгээд тэр үедээ яг хүмүүст амлаж ирсэн. За одоо миний 60 нас би нэг сургуулиудаас идэвхтэй гарсан. Яг хуулиагаар өөрийнхөө байгуулсан. Шинэ Монголыг сайн болгохыг бол бас болох юм зөндөө байгаа. Гэхдээ одоо тэрийг сайн болгоно гэснээс нийтийн боловсролыг хараад тэгээд одоо за одоо 60-аас 70 нас хүртэл нэг 10 жил одоо чиний нэг өрчөж хансгарч ирсэн шиг юм. 60-аас 70 нас өрөөд нэг таяг тулаал ингээд явчих байх гэж бодхоосоо илүү 10 жил байна. 10 жилд 60-60-аар нь сургуулиудыг тулж ажиллаж байгаад шинэ Монгол сургуульчгаа болгоё гэдэг. Тэгээд тэрний яг төлхүүр нь бол менежмент гэдэг юм дээр очив. Тэрэн дотор ч үнэлгээ, багшийн хөгжил, багаар ажиллах, сургуулийн соёл моёл гэдэг ингэ сайжруулах гол юмнууд нь бүгд байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг хийж явуул гэж ингэ зорьсон. Тэгэхээр би миний тэр юм бол яг нэг хийх юм ингэ тодорхой болгоод ингэ төсөөлсөн юм байна шүү дээ. 10 жил 60-60-аар нөгөө 600 сургууль хүрье гэдэг бодсон юм намайг ингэ цоглог болгоод тэгээд байна уу л гэж ингэж бодоод байгаа. Тэгэхдээ одоо би чинь одоо ингээд өөрөө улс төрмөсрөлт ороод тий бодлогын хэмжээнд ингээд хийгээд болно явах. Тэгээ би нэг бас хүлээж авсан бас нэг тэр нь бол яг ингээд тулаад ажиллаад төрийн сургууль дээр ингээд явгод яг ингээд 10-10-аараа ингээд яваад би 60-60-аар яваад 10 жил явхад за энэ харин хүнд юм биш шүү. Хамгийн гайгүй гэдэг 60 сургууль нь бас ирээд байхад энэ дотор чинь бас болохгүй юм гараад байхад яг ингээд нэг тулж яваад далаацтай ажиллах шаардлага байна. Тэгэнгүүт энд ингээд өөрөөр хэлбэл
улс төрийн хүч гэдэг юм уу те гэж орж ирээд бодлогоор тэгээд одоо яамнаас эхлээд ерөнхий газраас эхлээд аймаг болгонд байгаа боловсролын газруудаар ингээд дамжаад зөв чиглүүлэг нь яваад бүх манай боловсролын байгууллагууд ингээд нийлж уялдаа холбоотой ажиллаад чиглүүлэг явах юм бол нөгөө хүний тоон цөөхөн гэдэг шиг хүн ам цөөхөн гэдэг шиг сургуулийн тоос цөөхөн байхгүй. Нэгэн зэрэг ингээ хийж болох юм байна гэдгийг би энэ 60 сургууль дээр явж явах үедээ ингээ мэдэрчээсэн. Гэтэ би одоо ингээл орж ирэл улс төрт ороод явчихна гэж өөрийгөө бас бодог өвчрөл нөгөөдгөө байсан. Тэгээд одоо бол ингээд бодох бас нэг одоо бодлоо те арай томоор харж бодох ёстой гэдэг дээрээ тавьсан байна. Тэгээд тэр төсөөлөл маань яаж гарч ирэхийг одоо л олж авах гал явж байна. Тэгээ ер нь ярилцлагын маань бас цаг төгсөж шиг байна. Гэтэ бас хүмүүсийн сонирхож асуугаасаа гэж бодож байгаа нэг асуулт байж магадгүй л те. Яагаад одоо сая та улс төрт орсон шалтгаан нь бол ерөнхийдөө хэлжлээ те. Бас энийг илүү том зургаар ингээд хурдан хугацаанд хийх бидэрт хүлээж суух юм цаг зав байхгүй учраас хиймээр байгаа ажлаа богино хугацаанд хий гэвэл мэдээж зохион байгуулалтанд орж ингэж бодлогын түвшинд ажиллах. Гэхдээ яагаад Монгол Ардын намыг сонгож Монгол Ардын намаас тавьсан энэ саналыг хүлээж авсан бэ гэдгийг бас сонирхож асуумаар байна тийм. Яг тэр асуултыг бодоод сууж байна. Харин тийм. Тэгээ 95 оноос ингээ Японд тэр яваад тэр хооронд бол одоо багшаа хийж байгаа л явцсан. Тэгээ нам мамд ийсэж улс төр гэж улс төр ер нь хол гэж боддог. Би бол ер нь улс төрөөс орохгүй дээ гэдэг нэг өөрийгөө чих голдог байсан. Тэгээд ингээ явж байгаа ер нь ингээд улс төрийн хүч хэрэгтэй юу юм бэ? Далаацтайгаар энэ юм хийх шаардлага л надад үүсэж байна шүү дээ. Монгол орны хөгжүүлэх нь ерөөсөө боловсролыг чанаржуулах. Хүнээ хөгжүүлж ижил улс хөгжиж. Тэгээд тэр нь бол чанартай боловсролоор хүнээ хөгжүүлнэ. Тэрийг яаж хийх вэ? Ингээд би өөрөө хийгээд яваад за энийг чи энэ удаан жил ингэж хийнийг үл энэ бол бүтэхгүй байна. Тэгээ ер нь үр дүн багтаан байна гэдэг ингээд бодоод за ер нь бол бас энэ улс төрийг нэг сонирхгүй биш бас нэг энд орж ирж ингэж явъя гэдэг. За тэгээд дотор бол яг бодсон юм хинэн засаг барих юм. Одоо энэ хүмүүс би бол одоо улс төрөөр засаг барьж байгаа хүмүүс орж ирээд засаг барьсан газарт нь би энэ өөрийнхөө туршлагыг л одоо хин нэгэн хүн сайжруулах бах те. Тэр сайд та ийм хийгээч гэдэг тийм одоо гараа авлах гэх юм уу. Тийм зөвлөм санал тийм одоо ингээд нэгтгэж бичиж өгөөд ингээд хийгээд явъя гэдэг юм руу орё гэдэг. Тэгээд тэгж бодол байсан. Гэхдээ бол одоо бас улс төрийн хүчнүүдээ энийг ингээ хараа. За Монгол Ардын нам бол тэгээд эргэлжлээд ингээд ска бас барих юм байна. Яахааргүй боловсон хүчний бол одоо хүч үлдээд байгаа юм байна гэдэг. Тэгээд систем байна гэдгийг харж ирсэн. За тэгээд мэдээж хүн намч гэдэг юм арчилсан нам интерес та улс төрд орохгүй гэж ирсэн. Тэгээд харин ардын намаас надад тийм таныг жигсаалтад оруулъя гэдгийн санал бас ирсэн. Тэгээ би бол хэлсэн. Би бол одоо тийм мөнгө төгрөг нөгөө төр үед чиглээ мөнгө өгч жигсаалтад ордог гэхээр тийм мөнгө байхгүй шүү. Тэгээ би одоо тийм амархан ингээд хүн конофтар гэдэг конофч ингэж нэг яриад байдаг. Тэгээ тэрийг би санаа зовоод байгаа юм аа. Мөнгөөр жагсаалтанд ордог гэдгийг асуусан мөнгө авахгүй гэдгсэн. Тэгээд дараа нь одоо коноп би бол тийм амархан дараад авахгүй. Би одоо ингээд амьдралын өөрчлөлт өөр ингэс намайг хийж үжил бодолтой. Тэгээд буруу байна уу зөв байна уу хүн шүүмжилж болох ч гэсэн. Гэхдээ бол нэг багаар ажиллахгүй бот зөрүүдлээд байна гэсэн үг шүү. Тэгээд өөрийнхөө зөв гэсэн дээр бол би тэрнээ зогсон гэдэг юм аа хэлж байгаа. Тийм хатуу гişинчил энэ төр одоо байвал би одоо намч хэлсээгүй хүн гэдэг ийм юмнуудыг ярихад бид нар тэр асуудал санаад болдгоо. Харин та томоор хараад бодлого гаргаад ингээд явбал болно гэдэг. Ийм саналууд яригдсан учраас би за энд ороод бас үзье. Одоо бол үнэхээр тавьрт яриад байгаа ч анхны маань одоо подкаст л байлаа. Нэг дэвшиг болсноос хойш. Тэгэхээр одоо ийм яриач намайг ингээ хүмүүс тэгээд яагаад Монгол Ардын намайг сонгох гэж юу гэдэг. Тэгээд энэ яалтчгүй миний би тэр нэг улс төрд ороод ингээд ирэх ашиг надад одоо нэг бол гэрээц төрөөс гэдэг шиг би бол бие гэрээ засцсан гэж өөрийгөө бодож байгаа. Ямар нэг ирэх ашиг гэдэг юм уу? Ямар нэг тендер мендер инээ тэр гэсэн ямар ч бодлоо байхгүй. Ганц ингээ бодоод мөрөөдөд байгаа Монголынхаа боловсролыг л одоо гавья тогшин байна. Энэ цаг үед амьдарч байна. Тэгээ энэ одоо сургалтын чанар унаад байгааг нүдэ ханаад жихээ бөглөөд явж чадахгүй байгаа учраас
Тэгээд яг тэр дуудлагаараа л орж байгаа. Сэтгэлийн дуудлагаар орж ирсэн шүү дээ. Асуулт байна. Хамаг юм асууцсан. За тэгээд надад нэг юм асуулт байна л да. Би өөрөө ингээд сая ковид үеэр бас энэ боловсролын чанарыг Монголд гэлтэхгүй гарч байгаа маш олон тайлан дээр бол үжил судалж бол явсан. Тэгээд энэний цаана юу байна вэ гэхээр сая ковидоос болоод ингээ хичээл сургууль зогсоход хувийн сургуулиуд энэ технологийн тусламжтайгаар арай илүү төрүүлээд явчихж байгаа. Гэтэл улсын сургуулиуд бол тэрийг бол тийм бэлтгэлгүй тийм нөөц болцооч байхгүй жоохон хоцрогдсон. Тэгэд энэ ганц Монголд болж байгаа зүйл биш. Энэ дэлхийд даяар болсон ковидыг би хэлж байгаа юм шүү. Сурталчилгын хоцрогдол бол дэлхийд даяар болчихж. За тэгмүүд энэ яаж хаана хизээ мэдэгдэх вэ гэхээр 10 жилийн дараа. Яг нөгөө хоцорсон хүүхдүүд чинь те 3 дугаар анги байлаа гингүүд их сургуульд орно. За 7 дугаар анги байлаа гэхэд их сургуулаад төгсөөд ингээ гарч ирэх. Энэ үе шаттайгаар эдийн засгт сөргөөр нөлөөлж байгаа. Эдийн засгт сөргөөр. Хөдөлмөрийн бүтээмж нь буураад эргээд хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж буугаад ирэхээр компаниудын бүтээмж бас одоо шууд сөргөөр нөлөөлнө. Тэгээд энэ ийм тийм дамжлагаар эдийн засгт сөргөөр нөлөөлж байна гэдэг. Тэгэхээр энийг бид нар богино хугацаанд бас илүү түлхүү хурцтай явуулна гэвэл одоо таны энэ туршиж байгаа лаборатори сургуулиуд дээр туршиж байгаа зүйлүүдээс яг бодлого болгоод оруулах юм тань бодож байгаа юмнууд бас юу байна те энэ хоцрогдсон биз дээ те та түрүүн бас хэлжсэн нөгөө заавал энийг дуусгах хэрэгтэй гэдэг ингээд шахаад байдаг. Гэтэл А-гийн сураад Б-гийн сурч С-гийн сурдаг болохоос А, Б байхгүй бол 3 дахь нь бол С-г нь бол сурах боломжгүй юм нөхцөл байдалтай явж штэ. Тий нэгэд хоцрогдлоо ойлгоод тэгээ хүүхдийг л бид нөө бас цохолгаад өргсөн. Хүүхдийг өөрөө сурна гэдэг чинь ерөн зөв багшаар заалахаар сурдаг юм бол ерөөс биш. Сурна гэдэг бол хүүхэд өөрөө бие дааж өөрөө хөдөлмөрлж ингэж сурах юм байна. Тэгэхээр тэр лүгөө орохын тулд одоо айгуу том хоцрогдол байна. Манайх чи үнэхээр яалтчихэд ковидын үед бид нэр бас одоо нэг бас хөлөөрөө бас их байлаа. Дээр нь те одоо бэлтгэлгүй онлайн энтрийн захим сургалт энтрийн бэлтгэл байхгүй болсон учраас хоцорсон. Тэгээ яалтчгүй энийг нөхөхийн тулд энэ нөхөлд бол тэгэл нэг онгорхон нэг юм зурс явна яалтчгүй. Тэгэд энийг харин яаж араас нь явах уу гэдгийг зүгээр гүйцэж байгаа юм шиг ингээд хоцорсон дээр дахиад хоцроогоод ингээд яваад байх ш. Тэр хоцорсон хэсэг дээр одоо буцаж айгуу тийм бодит байдлаа харж буцаж одоо 8-д орсон л чи 8-ийн энэ хөөчөг үздэг энэ хөтөлбөрийг үүсгээд байвал улам л хоцроод байна. Тэр чи өнөөдөр ковид юунаасаа болоод нэг 7 дугаар анги л мэдлэгтэй яваад байгаа бол 8 дугаар ангид байгаа. Гэхдээ тэр 7-гийн дээр орхигдох гээд орхигдсан юмрыг бас тэргээ заадгаараа зааж ин зохицуулалт хийж явж байгаад тэгээ яг хаа дээрээ очихдоо бүр хоцроогоод ингээд яваад ах юм л бүр баларсан юм байна шин. Тэгэхээр тэр чиглэлээс нь ингээд явъя гэдэг юм дээр хөтөлбөрийн одоо зохицуулалт гэдэг юм тим юмнуудыг засвар ингэж хийж явах гэдэг юм бол айгуу чухал байгаа. Би гэхдээ миний төсөл маань менежментийн төсөл байсан байхгүй. Тэгэхээр одоо энэ хөтөлбөрийн чиглэлээр одоо манай боловсролын хүрээлэн гэж байна тий. Хөтөлбөрийн тэр харж байгаа хүмүүсийг би одоо бас ингээл төрд энтер ингээд ороод ирвэл би эхний ээлжинд бас энийг сонирхох гэдэг. Та нараа энэ хоцрогдлыг яаж нөхч юм хүмүүсээ энэ гэп үсэж байгаа. Тэгээ энийг ингэж нэхэд байна уу гэдэг энэний нэг аргачлалыг олж авах гэдэг юм ихтэй А, Б-г сураг өгж шууд С-г заагаад тэгээ тэр хүн сурчин гэсэн юм байхгүй. Би нөгөө оролцогч болгоноос нэг юм асуулт асууя. За таны энэ подкастыг маань үзэж байгаа үзэгчдэд зориулж санал болох 3 номоо хэлээч. Сүүлд уншсан ч байж болно, эсвэл амьдралаа ширээний ном болгоцсон номнууд гэж болно. 3-ыг нэрлүүл бас их сонирхолтой байх болов. Тий, тэгэл олон төрлийн хүмүүс үзэж байгаа. Би ч өөрөө намайг ингээд нэг хувийн сургууль яах болохоор их бизнесмен хүн байх гэж боддог байх юм. Тэгээд манай хүү би чи одоо 7 хүүхэдтэй хүн л дээ. Тэгээ миний том хүү маань тэгдээ одоо дөнгөж 22-т. Бол та бол өстой ямар ч бизнесмен сэтгэл ялгаатай чиний төрлөө. Тэгээ би тэр бизнесийн философи гэж намыг бас уншсан. Тэгээ өөрийнхөө шинжийг болсон. Мөнгө хүлэгч юм уу тэгээд мөнгө тараадаг ийм хүн юм уу энэ тэр ном надад бас их таалагдаад ингээд явж байгаа байж байгаа те.
Хиний бичсэн Айн Рэди. Айн Тий. Айн Рэди. Бизнесийн философи гэдэг төвчлөөд бичсэн. Атлантын нуруу тэний юу гэдгийг ерөнхий зарчим дээрээс ингэ бичсэн. Би тэрийн ч гэсэн уншиж ирсэн юм л да. Тэр чинь бүр амар цуцсан. Асар цуцсан. Тэрийг уншиж ирсэн. Тэгээд сайнаас агууд гэдэг номыг бияасан. Good to great тий. Good to great. Тэгээд сайн сургууль ч гэсэн агуу сургууль болж болно гэдэг. Тэгээд тэр агуу гэдэг бол зүгээр нэг яэш тэр тэдэн хүүхдүүд өндөр оноогоор хэмжигдэхгүй чанараар хэмжигдэг юм хэлнэ гэж бодоод би бас шинэ Монгол дээр бас тэмч зориг тавьж ирсэн сайнаас агууд дэвшигээд. Тэгээд яг хөө зөндөл ном байна. Тэгээд метрашгүй гэж номыг бас хиний бичсэн ном бэ? Сонсоогүй би бол сонсоогүй. Тэр чинь хиний хөлөөд би марч дээр нөгөө далаа дээр 40 хоног явдаг. Нөгөө далаа дээр тэгээд нөгөө Япончуудад даалцлагдаад Японы хориглагаар интернэтэс Америк зэргийн тухай наддаг. Тэгээд тэр хүн бол нэр өвхлийг ингээл метрашгүй байл ингээд аваа гардаг гэдэг утгаараа би ч гэсэн настай болоод тийм тиймэрхүү нэг метрашгүй байл хүн ер нь их юм төвчээртэй байд юм байна гэдэг юм тэндээс айгүй их олж авч бас өөр дөрөө тусгаад миний зовж байгаа чи юу ч тий миний зүтгэж байгаа чи юу ч юм байна хүн сэтгүүл юу л юу хийд юм байна гэдэг нэг тийм Таны нарт итгэсэн мөрөөдөл одоо худалдаанд байгаа юу? Байхгүй. Манай сургууль дээр л байд юм. Би нөгөө бас подкаст үзэж байгаа хүмүүстээ таны номыг санал болгох гэсэн чинь хаанаас авч болох та онлайн дээр болсон уу? Юун дээр бас байд онлайн байд юм нэрэ. Тэр номыг бас залуучуудтай заавал уншаарай гэж санал болгомоор тэгээд тэгэхээр бас ингээд Тэгээ манай эцэг эхчүүд хүүхдүүд бүр яг уншдаг. Тэгээ хилцүүлэг хийдэг. Тэгээ яг нэг ойрынх нь нүдэн дээр нь байж байгаа хүнийх нь амьдрал нь яг бодтер бичсэн. За баярлалаа. Тэгээд галаа агшийнхаа боловсролын салбарт түүчээ болж бас устрын бас энэ том сунганд нь амжилт хүсье аа. Баярлалаа. За та мөрөөдлөө биелүүлээрэ. Монгол сургуулиудыг илүү сайн сайжруулахад одоо хөв нэмрээ оруулаарай. Том зургаар бол хөдөлж чадна гэдэгт бол итгэж байна. Танд амжилт хүсье. Баярлалаа. За хичээнэ.